За өнөөдөр хүнс үдэ аж ахуйн яамны түүхт 100 жилийн явуулж байна. За энэ 100 жилийн хугацаанд энэ хүнс үдэ аж ахуйн салбарт одоо хүчин зүтгэж ирсэн үе үеийн одоо ахмадууд, энэ салбарын мэрэгчлэнгүүд болон одоо орчин үеийн ухаалаг үдэ аж ахуйг хөгжүүлэхэд зүтгэж байгаа одоо орчин үеийн мэрэгчлэн болсон хүчингүүд энэ бүгдэд одоо 100 жилийн түүхт баярын мэндийг хүргье. Тэгээд хүнс үдэ аж ахуйн салбарт одоо өмнө 30 жил хэрэгжиж байгаагаар энэ цаг үед одоо маш хэмжээний өнгөлтөө зээл санхүүжилтийг Монгол Улсын засгийн газраас үзүүлж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хүнсний хувьсгал гэж томоохон хөдөлгөөн явж байна. Тэгээд 100 жилийн оюун баярын хүрээнд сая ерөнхийлөгч хэлсэн үгэнд дурдж байна тийм ээ. Ингээ Атрын 4-р аян шинэ хорсоо хүнсний хувьсгал цагаан алт энэ хөдөлгөөн нь бол хоорондоо нягт уялдаж хөгжих ёстой юм байгаа. Цаашаа хамтарч ажиллах ёстой. Тэгжээж энэ өөрөө том утгаараа хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт том дэвшлиг авчирна. Махан бүтээгдэхүүн ноос ноодор одоо бүх арь шидийг боловсруулж үйлдвэрлэж дотоод зэрэгцээгээ хангахаас гадна гадаад зах зээл рүү экспортлох ийм томоохон зорилт тавьсан ажиллаж байгаа. Тийм учраас бид бүхэн хүнсний хэрэгцээгээ дотоод хангахаас гадна гадаад олон улсын хүнсний хэрэгцээнд хувь нэмрээ оруулдаг улс болох ийм томоохон зорилготойгоор одоо хүнс үдэ аж ахуйн салбарын 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.